сарын 5-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 65% нь цасан бүрхүүлтэй. Цасны дундаж зузаан нь 7.5 см, харин цасан дахь усны нөөц 14.2 шок км байна гэж судалгаа гарсан байна. Жишээлбэл ерөө халах хараа, хэрлэн, уулз гол, хөхнүр, менингийн тал, булган онон шишгэд, туул сэлэн мөрөн, мөн хөвсгөл нуур, эг гол, идэр, увс нуур, тис голын сав газруудын 90-99% нь цастай байжээ. Цасан дахь усны нөөцийн дунджаар 159 шок км байгааг судлаачид тогтоосон байна. Мөн үенч, бодонч, орхон, дэлгэр мөрөн, хяргас нуур, завхан, хануй чулуут, умард говь, хар нуур болон ховд гол, хүүсийн говь, цэцэг нуур, таац, бөөн цагаан байдраг зэрэг голуудын сав газрын орчим 45-аас 80 орчим хувь нь цастай. Харин цасан дахь усны нөөцийг дунджаар 0.51 шок км гэж тогтоосон байна. Уран дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын сав газраар шар усны үер буух нөхцөл өндөр эрсдэлтэй болсныг ус цагуур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гууж алганд хаягдсан маллайн амтны сэгзэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах, эндээсээ үүдээд өвчин эмгээг халдварт өвчин тараах аюултайг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж сэрэмжлүүлж байна. Тиймээс холбогдох байгууллагуудыг зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал, ариутгал хийхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.